Улсын онцгой комиссийн орлогч дарга хушууч генерал Ариун Буян болон орхон дархуулаас Сэлэн аймгийн хаваржилтын нөхцөл байдалтай танилцах, аймгийн онцгой комисс гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл, онцгой байдлын газар салбар нэгжүүдийн үйл ажиллагаа тулгамдж буй асуудалтай газар дээр нь танилцаж, албан хаагчдад мэргэжил арга зам зөвлөгөө өгч ажиллаж байна. Аймаг орон нутгийн удирдлага онцгой комисс гамшигын эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл, аймгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, амьдрах орчныг сайжруулах зорилгоор олон төрлийн томоохон арга хэмжээг авч хэрэгжүүлж шийдвэрлэж буй сайшаалтай байгааг тэрээр онцллоо. Тэгээ өнгөрсөн удаан хугацаанд та бүхэн маань ялангуяа зуудын үед малчин айл өрхөд тусламжийн хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэх бэлэн байдлыг хангах чиглэлээр бусад аймагуудаа бас үлгэр жишээ болж ажилласан. За үерийн далангийн байгууламжийн совг шуудаг шинээр өргөтгөх, аюулгүй байдлыг хангах тал дээр бол сүүлийн жилүүдэд нэлээд ихс гарч байна. За хүүхэд багчуудын аюулгүй орчин бүрдүүлэх, ерөнхий боловсролын сургуулиуд дээр хадгалагдж байсан химийн ортой бодисыг устгаж аюулгүй бодох тал дээр бас онцгой комиссийн зүгээс анхаарч ажиллаж байна гэж дүгнэж байгаа. Ер нь бол өнгөрсөн жил 2 жилийн хугацаанд 1.9 тэрбум төгрөгийг аймаг орон нутгийн төсөвд суулгаж ингээ холбогдох арга хэмжээг авч явж байгаад сайшаалтай байна гэдгийг би юуны төрөнд бас онцлон тэмдэглэж хэлхийг хүсэж байна. Мөн байгаль цагуурын аюулт үзэгдэл, шин төрлийн халдварт өвчний давтамж уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны дөрөөллийн нөлөөгөөр нэмэгдэж, улс орны тогтвортой хөгжил үндэсний аюулгүй байдлын орчиндох тогтворгүй байдал, эрсдэл жилээрх тусам нэмэгдэж байна. Иймд аймаг орон нутгийн зүгээс дараах ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Нэг зүйл дээр бол онцгой комиссийн гишүүдч тэр аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, сумдын удирдлагууд бол хатуу анхааралтай ажиллах ёстой гэдгийг бас өнөөдрийн онцгой комиссийн оруулж байгаа дээр хэлхэн зүйтэй. Өөрийн чинь харьяанд байгаа нэгж бүрэлдэхүүн, ялангуяа онцгой комиссийн бүрэлдэхүүний хамгийн чухал үүрэг гүйцэтгэж байгаа онцгой байдлын ажилтны албан хаагчдыг ажиллах нөхцөл бололцоо, техник хангамжийг бол бид нар бүрэн хангаж өгсөн байх ийм үүргийг бид хүлээнэ. Энэ бүхэн дээр бол зөвхөн ерөнхий газрыг хараад байхгүй, яг анхан шатны нэгж дээр доор байх нэг хэсэг иргэн хүн яаж ажиллаж байгаа гэдэг дээр бид нар анхаарал хандуулж учиртай. Гэрийн төмрөөс урьдчилан сэргийлэхэд ямар техник багаж хэрэгслэр унтраах юм, гал гарахад юуг өмсөж, ямар хэрэгслэр өөрийгөө хамгаалж тэр хүн галаа унтраах юм, усны аюул учрахад ямар техник хэрэгслийг ашиглаж орчин үеийн дэвшилтэд техник нөхцөлийг яаж бүрдүүлэх ёстой юм. Энэ бүхэн дээр аймгийн онцгой комисс хөрөнгө мөнгө санхүү үйл ажиллагаагаа төвлөрүүлэх ёстой. Дээр нь ялангуяа сумдын удирдлагууд бол энэ дээр төсөв захиран зарцуулдаг төсвийн ерөнхийлөгчийн захирагчийн хувьд бол анхаарал хандуулж ажиллах учиртай гэдэг зүйлийг бас онцгой комиссийн гишүүдтэй хэлье. Мөн Ариун Буян генерал Дархуул аймгийн онцгой комисс ямар ч үед гамшигын эрсдлээс урьдчилан сэргийлэхэд бэлтгэл бэлэн байдлыг бүрэн хангаж ажиллах болно гэдгийг бас илэрхийлж хэлье. Дархан хот сүүлийн жилүүдэд ялангуяа энэ суурьшил хүн ам нэмэгдэж байгаагийн хэрээр яг энэ хэрээр бидэрт эрсдэл дахин нэмэгдэж байна. Тийм учраас энэ эрсдлийг бууруулах тал дээр хаана ажлаа зөв төлөвлөж, зөв зохион байгуулалтанд орж ажиллавал бид нар иргэдийг аюулгүй амгалан тайван амьдрахад бүх нөхцөл болцоог бүрдүүлнэ гэж харж байгаа. Сүүлийн үед хамгийн бидний анхаарал хандуулж байгаа зүйл бол энэ үерийн байгууламжийг нэмэгдүүлэх, одоо байгаа үерийн байгууламжийн бэлтгэл бэлэн байдлыг хангах энэ чиглэлээр бол гойд анхаарч ажиллаж байгаа. Аймгийн хувьд бол жил бүр энэ 3 сард инженерийн дэд бүтцийн байгууллагууд үерийн байгууламжаа цэвэрлэж, бэлтгэл бэлэн байдлыг 4 сарын 1-нд хангаж дууссан байх юм чиглэлтэй ажилладаг. За энэ бол хөвшиж дадсан чухал ажлын нэг. Энэ жилийн тухайд ч гэсэн бид нар ажлаа бүрэн хийгээд дуусгасан. Сая үзлэг шалгалтаар бол 8 объект дээр заашгүй засварлах шаардлагатай ажлууд бас гарсан. Энэ бүхнийг бол бид нар дор бүрэн хийж байгаа. За энэний үр дүнд өнгөрсөн сүүлийн 2 жил болсон энэ их устай хур бороо энэ үер усны аюулаас Дархуул аймгийн иргэд аж ахуйн нэгж байгууллага бол амар хамгаалагдаж чадсан. Энэ бүгдийг тооцоолж төлөвлөж хөгжлийн бодлогын хэлцээр бол бид нар үерийн байгууламжийн зураг төсвүүдийг бол яаралтай хийж гаргаж ингэж ажиллаж байгаа гэдгийг хэлье. Онцгой комиссийн ерөнхий газрын орлогч дарга бие бүрэлдэхүүн дараах үүрэг чиглэлийг өглөө. Үүнд үндэсний сүрэн тэсвэрлэх стратегийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох гамшигыг тэсвэрлэх чадварыг олон нийтийн оролцоонд тулгуурлан дээшлүүлэх. Ерөнхий боловсролын сургуулиуд заадаг аюулгүй амьдрах ухаан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч оюутан сурагч хүүхдүүдэд гамшигаас хамгаалах мэдлэг чадвар олгох ажлыг хэрэгжүүлэх. Гамшигаас урьдчилан сэргийлэхэд аж ахуйн нэгжүүдийн оролцоог нэмэгдүүлэх өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуйн нэгж байгууллагуудыг сар бүрийн сүүлийн 7 хоногийн пүрэв гарагт аюулгүй байдлыг үнэлэх дадлыг хэвшүүлэх.
Хавсарсан гамшигын үед тухайлбал гинтийн газар хөдлөл, түүнээс үүдэлтэй цахилгаан эрчим хүч, дулаан тасарсан зэрэг нөхцөл байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх. Мал амьтны гоц халдвар төвчнөөс урьдсан сэргийлэх аймаг сумын хэмжээнд шаардлагатай малын бэлтгэл, вакцины халдвар хамгааллын хувцас халдваргүйтгэлийн багаж тоног төхөөрөмж, бодисын нөөцийг бүрдүүлэх, отор нүүдэл малын шилжилт хөдөлгөөнийг дагсан тандалтыг тогтмол хийх. Орон нутгийн хэмжээнд гамшигаас хамгаалах алба мэргэжлийн анги, төрийн байгууллагуудын гамшиг аюулт үзэгдлийн үед өөрөг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх. Хаврын улирал тохиолддог хүчтэй салхи, шуурга, ой хээрийн төмөр, шарусны үерийн аюулт гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, шуурхай хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх. Цаг агаарын гамшигт аюулт үзэгдлийн сэрэмжлүүлэх мэдээллийг иргэдэд бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурхай тогтмол хүргэх, холбогдох байгууллагуудыг мэдээлэлээр хангах, иргэд олон нийтэд мэдээлэл дамжуулах системийг сайжруулах зэрэг үүрэг чиглэлийг өглөө.